Эртний цагт нямх охин гэдэг жижигхэн цэцгнээс төрсөн нэгэн охин амьдардаг байжээ. Тэр нэгэн өдөр гэрийнхаа давтсан дээр сууж байхад л нэгэн чимээ сонсогдов. Гэтэл матар ирээд тэрнийг хулгайлууд аваад явчихжээ. Тэгээд тэр хүүтэйгээ уулзаад энэ охиныг чамтай гэрлүүлье тэгээд тэд нар хамтдаа тэрний гэртээ үлдээгээд ажилдаа явж өгчээ. Гэтэл нямх охин нэгэн арал дээр унтаж байгаад сэрэхэд далайн эрэг дээр байгаагаа мэдчихэ. Тэгээд явсан. Загснууд тэрэнд тусалжээ. Тэр голоор яваад жагаад нэгэн гоё хатханд иржээ. Тэр хатхан маш гоё цэцэг ургасан. Өөртөө нэтлэн ямах хүмүүстэй байжээ. Тэгээд тэр ажиргалтай сайхан амьдарчээ. Төгсөв.